Урагшаа уужаар юм. Зон 23 дугаар анги. Кимари. Чи энд юу хийж байгаа юм бэ? Миний хүүгээр яах гэж байгаа юм бэ? Мари ингэж байлгүй. Хүүг минь наашаа өгдөө. Жинжи гойч байна. Зөвхөн л явуулчих тийх үү? Хүүг минь өг гэж байна штэ. Чи яагаад байгаа юм бэ? Энэ хүүхэд бол сури. Энэ хүүхэд сури гэж байна. Тийм болохоор намайг явуул. Чи юу яриад байгаа юм бэ? Галзуурчхаа юу? Жинжи намайг уучлаарай. Гэхдээ би хүүхдээ аваад явлаа. Сүрийг нэ? Манай ханыг яхаараа сүрий болчихдгийг. Кимари, чи ингэж юугаа хийгээд яваад байгаа юм бэ? Тэнгэр би та чинь юу хийгээд байгаа юм бэ? Хүүхэд өглөө. Алуу, нааш нөгөөд Хөг гэж байна. Алуу. Нааш нөгөөд. Ээжээ. Энэ хүн манай эгчийг яасныг мартчихаа юу? Энэ хүнийг яах гэж гэртээ оруулах гээд байгаа? Хэлэх юм байгаа бол орж байгаад бол. Орцгоё. За. Ээжээ. Манай ээж галзуурчаагүй байгаа да. Яаж ингэж чадчих вэ? Болохгүй. Жинжүү. Гойж байна, намайг явуулчихал да. Энэ хүүхэд бол сүри гэдэг байна. Эндээс зүгээр гарч чадахгүй шүү чи. Энэ хүүхэд бол хааны. Хэрвээ наад хүүхд чи үнэхээр сүри юм бол сүри яагаад энд байгааг тайлбарчаад яваарай чи. Гойж байна. Кимари, чи энд юу хийж байгаа? Юу хийгээд байгаа юм бэ? Ким нарийн бичиг. Энд юу хийж байгаа? Үйлчлэгч. Жинжүү. Энэ эмэгтэй яагаад манай ханилыг цэврээ зогсоод байгаа? Энэ эмэгтэй ханилыг өөрийнх нь хүүхэдгээд авч явах гээд байна. Юу гинэ? Үгүй тэгээд цагдаа дуусахгүй юугаа хийгээд байгаа юм бэ? Хүүхэд хулгайлах гэж байна гэд яг одоо цагдаад мэдэгдээд. Захирлаа. Энэ хүүхэд бол миний хүүхэд. Энэ хүүхэд миний хөө сүри гэж байна. Юу гинэ? Тэгээд ханил хүргэн ахтай хоёрын хүүхэд гэсэн үг үү? Күнжүү. Гүчи чинь юу яриад байгаа юм бэ? Яаж ийм бодож чадж байна? Ким туслага. Манай гэрт хүүхдээ үлдээгээд явсан хүн Кимари чи байсан юм уу? Үннийг хэлэхэд Солонгост ганцаараа хүүхэд өсгөх тийм чамар санагдаагүй. Тэгээд жинжүүг хүүхэд тээж чадахгүй гэдгийг мэдчихээд тэгээд хүүгээ жин захирал жинжүү хоёртой хамт хангалуун амьдраасаа гэж хүссэн юм. Тэгээд жин захирал бид хоёрын харилцаа бүтчихвэл би жинхэнэ эхнэр нь бас сүрийн жинхэнэ ээж болно гэж бодсон. Яаж ингэж чадчихна? Надад яагаад? Ер нь би чамд ямар буруу юм хийсэн юм бэ? Эгчээ. Энэ өмнөхтэй галзуурчихсан юм шиг байна. Тийм ээ. Би нэг хэсэг галзуу юм шиг явж. Үнэхээр уучлаарай. Гэхдээ та хоёр салах гэж байгаа гэсэн биз дээ.
Тийм болохоор Сүрийг дахиж энд байлгаад байх шаардлагагүй болчихсон байна. Төвгөдөж байсан дуучлаарай. Ханида. 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 Ихчээ. Жинжүү. Яваарай. Ханида. Ханида. Мари, чи яагаад байгаа юм бэ? Кимари. Манай Ханидыг босгоод өгчихтэй хөө. Ханида. Хөөе, Кимари. Чи над хаалга онгойлгож чадахгүй нь. Манай Ханидыг өг гэж байна. Хөөе. Мари. Хурдан яваарай. Кимари. Кимари. Жинжүү. Гар тавиадах. Кимари. Кимари, чи миний хүүг. Жинжүү, зүгээр явуулчихаа. Би Ханилыг өсгмөөргүй байна. Ханида. Одоо яана? Жинжүү. Орцгой. Зээгээ гэж бодоод өсгөж байсан юмсан. Яагаад юм болчихдаг байна? Жинжүү, чамд хэцүү байгаач. Би цаашдаа тэр хүүхдийг өсгмөөргүй байна. Өнгөрсөн хугацаанд Ханилыг Тэнгэрээс илгээсэн бэлэг гэж бодож байсан. Тэр эмэгтэй албаар гэрийн гадаа үлдээгээд явсан гэж бодохоор бас ямар зорилгоор үлдээснийг бодохоор би яар зах шиг болж байна. Бүгд миний буруу. Анхнаасаа л тэр эмэгтэй татагдааг байсан бол ийм болохгүй байсан юм. Жинжүү. Намайг уучлаарай. Тийм шийдэмгий байгаа хүнийг яаж зогсоох вэ? Хорвоо дээр ганцхан хүнээс айж явах хэрэгтэй гэдэг. Ээжээ. Үнэхээр уучлаарай. Дүү. Надаас дүү болохоор бүх хийж чадахгүй нэ. Муу хүнтэй уулзнаас болж ийм болчихдог. Үнэхээр их харамсаж байна. Тэгж л харамсаад байгаа бол зүгээр явчихсан дээр байх. Гүнжүү. Ээжээ. Өнөөдөртөө ингээд явсан дээр юм шиг байна. Та нарт хэцүү байгаа бах. Жинжүү ч гэсэн намайг харахыг хүсэхгүй байгаа бах. Жинжүүтэй компанийн ажлыг зохицуулж хаад учраа олсон дээр бах. Компани ажил яаралтай байгаа болохоор. Тэг. Тэгвэл компани ажлыг эхлээд зохицуулчих юм. Амар та. Лоло кино сайтын киног үзэж байна. Ээжээ. Энэ хүнийг дахиад хүлээж авах гэж байгаа юм уу? Ихчийг ийм байдалтай болгочиход байгаад яаж байлгах юм бэ? Одоо групп хэцүү байдалд орчиход байхад ерөнхийлөгчийн суудлыг хоосон байлгаад байж болохгүй.
Тэр чинь үнэн үү? Мари сүрийг аваад явчихсан юм уу? Тэгээд сүрээ чиний хүү гэдгийг бүгд мэдчихсэн үү? Яг ч тэгж бодоогүй байгаа. Гэхдээ сэжиг авсан байж магадгүй. Ээжээ. Энэ талаар хүртэл мэдчих байл. Цаашдаа ямар ч арга хэрэглээд нэмэргүй болно. Тийм болохоор Ойлголоо. Болгоомжтой байна. нэг хэсэгтээ Маритай холбоо барьж болохгүй. Холбоо барих юм бол сүрийг дагуулад Америкт очиод байж вэ гэж хэлээрэй. Ойлголоо. Энэ бүхэн хурдан шийдэгдчихвэл сайн юмсан. Манай юусаг одоо яана. Энийг уучих. Хажууд ингэж зогслоо гэд засагчихгүй шүү дээ. Уг нь саад болъё гэж бодоогүй юм шүү. Зүгээр жаахан санаа зовоод л. Гэртээ очиод байж байвал би засамгцаал тантай холбогдъё. Ойлголоо. Хичээж ажиллаарай. За Күнжу. Жарина хаана байгаа юм бэ? Яасан? Ямар нэг юм болоо юу? Тийм ээ. Буу юм болоод байна. Гэртээ хурдан хүрээд ир. Ойлголоо. Юу гэнэ? Ханил Маригийн хүүхэд гэсэн үү? Харин тийм гээд хахад хурган ахта уулздаг байсан Багдад яаж хүүхдээ манай гэрт байлгаж байсан байна? Яаж бодсоо ойлгохгүй юм. Хүн яхаараа тийм болчих тийм бэ? Жарина. Яасан? Жарина чи арай энэ талаар мэдчихсэн юм биш үү? Нөгөө өмнөх хэлэхэд хурган ахыг Маритай уулздаг байсныг мэдчихсэн юм аа. Юу гэнэ? Мэдчихсэн гинэ? Гэхдээ Ханилыг Маригийн хүүхэд гэж мэдээгүй шүү. Санаанд ч ороогүй. Тэр хоёрыг уулздгийг мэдсэн бол надад эхлээд хэлэхгүй яасан? Тийм л дээ. Гэхдээ тийм амар зүйл биш юм байна лээ. Ах ч гэсэн Маритай дахиж уулзахгүй гэж хэлсэн болохоор л тэгсэн ч хадам ихч Ханилыг өргөж авсандаа тэгж их баярлж байхад нь шууд хэлчихэж чадаагүй маа. Уучлаарай Күнжу. Гэхдээ одоо юу болоод байгааг үнэхээр ойлгохгүй байна. Миний мэддэг Мари тийм хүн биш л юмсан. Яаж төрсөн хүүхдээ? Яаж бодсон Ханил хурган ах Мари хоёрын хүүхэд юм шиг санагдаад байна. Үгүй л хөө. Чам тэг санагдахгүй юу? Надад бол нэг л сэжигтэй санагдаад байна. Ингээ суугаад байж чадахгүй нэ. Би эгчтэй ярилцчихад ирье. Эгчээ. Танд хэцүү байхад ийм зүйл ярмааргүй л байна. Гэхдээ эгчээ. Өөр арга алгаа. Би хурган ахаа Кимари хоёрын үгэнд итгэхгүй байна. Яаж бодсон Ханил хурган ахын хүүхэд бол та. Эгчээ. Танд одоо болтол хурган ахыг гэсэн сэтгэл байгаа бол би таныг бодсон ч тэр энэ хэргийг дуугүй өнгөрөе. Гэхдээ тийм биш гэх юм бол Ханилыг хурган ах Мари хоёрын хүүхэд гэсэн баттай нотлохоо олох хэрэгтэй. Тэгж байж ээж хурган ахыг өмөрхөө болно.
Хэрвээ та зөвшөөрөх юм бол би Ханил хөргөн ах хоёрыг эцэг тогтоолгох шинжилгээнд оруулмаар байна. Күнжүү чи зүгээр л байж. Энийг хийсэн ч би өөрөө хий. Ойлголоо гэж. Юу болсон юм бэ? Сайн тайлбарлаад хал да. Хотын компани яасан гэж байна? Санхүү хариуцсан захирал нь хууль бус хөрөнгө эргэлдүүлж угаад баригдаад зугтчихсан болов л та. Тэгээд хөрөнгө оруулалт орж ирэхээ байгаад хувь цаан ч гэсэн огцсон буураад их л хэцүү байдалд орчихсон болов л та. Тийм том групп ч гэсэн нэг өдрийн дотор ийм байдалд орж ирдэг юм уу? Тэгнь шүү дээ. Үгүй ямар ч том компани байсан банкнаас мөнгө зээлж хөрөнгө оруулалт хийдэг юм. Дан ганц өөрсдийнхөө хөрөнгийг эргэлдүүлдэг юм. Тухайн компани ямар нэгэн асуудалд орлоо гэж бодоход банкуд хүртэл мөнгөө яаралтай төлөө гэж шаардаж яхаад эхэлдэг юм. Үгүй тэгээ одоо яан гэсэн үг юм. Гэхдээ жарууны баз гайгүй өнгөрчихсөн болов та шүү. Энд нийтлэл гарчихсан байна. За. Аль унааш нөгдөө? Хамаг юм нөгөөд хөөгөөд явуулчихсан гэд байсан. Буцаагаад дуудчихсан юм бах та. Групп нь үнэхээр хэцүү байдалд орчихсон болов л та. Хэдий ажил нь хэцүү байдалд орчихсан байсан ч гэсэн яаж охинын тэгж зовоос хүнийг уучлж чадаж байна. Хотын хувьд бол аргагүй шүү дээ. Тэр том групп юм байж өөр хүн ажиллаж болохгүй байгаа юм бах та. Ирэх мэдэл хүнийг эвдэнгэхчээр тэгсэн чи манай жаруунд яагаад даатгаж болохгүй гэж ямар чадахгүй гэх биш тийм биз? Аваа. Би ихтэй хамт эмнэлэг орчход тань дээр яваад чи. За, тэгээд. Явчихад ирээ. Тэгээ явчихад ир. За, хурд ирнэ. Группд бэлээхэн санхүүгийн хэлтс тусдаа байсаар байхад яаж ганц хүн ийм их хууль бус хөрөнгө эргэлдүүлчихдэг юм бэ? Яаж ч гэчээгээд үнэхээр ойлгохгүй юм байна. Групп ийм байдалд орчход байгаа нь бүгд миний бро. Цаашдаа хяналт шалгалтаа сайжруулж дахин ийм асуудал гарахгүй байх тал дээр анхаарна. Тэгээд бас чвэ захирлыг ямар ч аргаар хамаагүй хайн олж хариуцлага хүлээлгэх болно. Тиймээс энэ удаагийн хэргийг саадгууд авахын тулд надад та бүхний тусалцаа хэрэгтэй байна. Ганцаараа байсан бол яагаад ч давж гарч чадхааргүй байлаа. Уучлаарай ээж. Асуудлыг айлгуулах хурдан зохицуулахыг бодно. Тэрнээс гадна Glory King хөрөнгө оруулалтаа буцаачихсан юм чинь Blackburn компаниг нэгдэх асуудал ч гэсэн хойшлогдох байх. Ямар ч аргаар хамаагүй нэгдэх хэрэгтэй. Группудаа хүнд байдалд орчиход байна. Эхлээд One Chalso ерөнхий захиралтай уулзаж хөрөнгө оруулалтын талаар дахин ярилцах хэрэгтэй байна. Тэгээ. Харин Жинжүүгийн хувьд бол цаг их орох байх. Иймэрхүү асуудлыг ямар ч эмэгтэй уучлж чадахгүй шүү дээ. Мэдээж тэглэггүй яах вэ? Бүгд миний бро. Гэхдээ таныг надад итгэж байгаад би үнэхээр их баяртай байна.
Жин ерөнхийлөгч Жан захирлаа. Дөнгөж сая Гөгчэ банк болон Жуан банкнаас зээлийнхээ хугацааг сунгах вэ гэсэн мэдээлэл ирлээ. Тийм үү? Санаа зовлтгүй дээж. Чуу туслахаа. Би өөрөө банкны төлөөлөгч нартай уулзаж ярилцах болохоор өдөр товолцохоор. За, ойлголоо. Жинжу. Танд хэлэх юм байна ээжээ. За. Явж ажиллаа хийдэ. За. За. Юу хэлэх гэсэн юм? Ээжээ. Яах гэж энэ хүнийг буцаагаад дуутчихсан юм бэ? Чи ч гэсэндээ. Одоо манай групп ямар байдалд орчихсан байгааг сайн мэдэж байгаа шүү дээ. Одоо Жин Юнсок байхгүй бол компани маань бүр хүнд байдалд орно. Ээж, танд надаас илүү хүүхдээс чи илүү ажил чухал юм уу? Тэгж хэлээгүй шүү дээ. Харьцуулах зүйлээ харьцуул. Группийн хөл дээр нь босохгүй бол энэ группийн олон мянган хүн идэх хоол ундгүй болчих гээд байна. Тийм болохоор Жинжүү. Ээж. Та одоо болтол Юнсогт итгэдэг хэвээрээ юм уу? Киног үзэж байна. Гэхдээ яах болж байна? Ханил Юнсог Ким Мари хоёрын хүүхэд байсан ч та энэ хүнд итгэсээр л байх юм уу? Нотлогооч байхгүй гэж ингэж болохгүй шүү дээ. Тэгээд чи Ким нарын бичиг Солонгос тэрэд удаагүй байгаа. Тийм байхад яаж тэр хоёр хүүхэдтэй болох юм? Ээж. Үнэхээр мэдэхгүй байна уу? За яах вэ? Таны итгэхэд байгаа чин хүргэн ямар хүн болохыг танд харуулах хэрэгтэй юм байна л да. Харагчд. Үгүй. Тийм байх учиргүй. За, би байна. Юнсага. Хоёул одоо эндээс явцгаая. Би явах бэлтгэлээ хийгээд дуусчихлаа. Тийм ээ. Зөв шийдэж. Суурийг аваад хаашаа чамаагүй очиод байж бай. Байдал намж харав чамтай холбогдъё. Юнсага чи яагаад ийм ухаан муутай юм бэ? Хоёул бас хөрөнгийн асуудал илэрх чинь зүгээр л цаг хугацааны асуудал. Бүх зүйлийг орхиод Сурилтайгаа гуруулаа эндээс яв. Тэгэлдэ. Ойлголоо. Маргааш чамаагүй төрүүлээд явж байл та. Надад дуусгах ажил байна. Би хэлсэн шүү дээ. Чамгүйгээр хаашаа ч явахгүй гэж. Чи үнэхээр үгүй яагаад ингэж үдг юм бэ? Эхлээд байхад яагаад ойлгодгүй юм? Чи надтай хамт явахгүй бол харамсах болно. За яах болж байна. Тэгвэл дахиад 3 хоног хүлээ. Юнсага сайн бодох хэрэгтэй шүү. Мари. Мари. Таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна. Та төр хүлээгээд дахин залгана уу? Харамсахаар юм. Яасан ч гаргахгүй гэж байна.
Сонсоо. Флаш сэргээх ажил юу болж байна? Болоогүй л байна. Гэмтэл их болохоор сансныг утгад тийм чамар сэргээхдэггүй юм шиг байна. Дахиад жаахан хичээхийг удаарай. Их чухал мэдээлэл байна. Танаас гуйж биш үү? За өгшөө. Хэл хэм гараад тань руу яг залгах гэж байсан юм. За одоо очлоо. Та явах гэж байгаа юм уу? Тийм ээ. Дараагийн 7 хоногт Солонгосоос явах гэж байгаа юм чинь. Найз нөхдөг нэг уулзъя да. За болгоомжтой барай. За. Чи ч гэсэн ажиллаад харж хаад найз нартайгаа уулзч гадуур явдаг юм уу? Хийх ажил жаахан байна л да. Залуу хүн байж орж гаргачихгүй. Надаас илүү идэвхтэй ажиллах юм а чи. Сайн байна уу ерөнхий захирлаа? Хөөх. Уулзаагүй удаж шүүж яриуна. Тийм ээ. AT-ийн хувьд их харамсалтай байна. Уг нэг хичээсэн юмсан. Өнөөдөр чамтай уулзах сүүлийн өдөрч байж магадгүй юм. Та буцах гэж байгаа юм уу? Бүх ажлаа дуусгачихсан юм чинь явуулгүй яах вэ? Яасан? Намайг явж байгаа гэхээр онцгүй байна. За. Хийх юм байгаа бол хийдэ. Баяр та. Ман Чарльз ерөнхий захирлаа үнэхээр явах гэж байгаа юм уу? Тийм ээ. Тэгвэл та ч гэсэн явна гэсэн үг үү? Явхаас өмнө энэ асуудлыг заавал шийдчихэд явъя гэж бодсон юмсан. Нэрээ. Нөгөө флаш сэргээх ажил хэр байна да? Яг тэр талаар яриа гэж бодож байсан юм. Сэргээн засварлах бараг боломжгүй юм шиг байна. Гэхдээ сэргээж болохгүй байна гэдээ ингээд орхиж болохгүй шүү дээ. Надад асуудал чинь тэр. Үннийг хэлэхэд хууль бус хөрөнгөний асуудалд чвэ захирал ганцаараа буруутай биш бол л та. Юу? Тэр чинь юу гэсэн үг юм? Санхүүгийн баримтаас харахад хууль бус хөрөнгө жин захирлыг ажиллаж эхэлснээс хойш эргэлдэж эхэлсэн байна лээ. Тэр их мөнгийг чвэ захирал эргэлдүүлж эхлэхийн тулд хамгийн түрүүнд жин захирлын зөвшөөрлийг авах хэрэгтэй байтал. Жин захирал тэр талаар мэдэхгүй байна гэж байхгүй шүү дээ. Гэхдээ чвэ захирал алга болчихсон болохоор нотлох баримт байхгүй гэсэн үг. Бүх юм худал хоормог болчихсон юм байна. Жи Юнсог ерөнхийлөгч үнэхээр аимшигтай хүн шиг санагдаж байна. Жи Юнсог дахин ажилдаа орж харин Жинжүү тийм хүнтэй хамт амьдарсаар л байдаг. Үннийг хэлэхэд хадам өгч удахгүй салах гэж байгаа. Гэхдээ хадам ээж одоо утал жин захирлыг гисээр л байгаа. Юу гинэ? Наадах ч үний юм. Бүх зүйл гарт орчихсон юм шиг хэрнээ элс шиг урсаад байгаа болохоор цаашдаа яах гэж мэдэхгүй байна. Бодхоор л давчтаад уур хүрээд ямар ч аргаар хамаагүй энэ асуудлыг нэг тийшэнд болгомоор байна. Гэхдээ Жинжүү хүүхд хүртэл үржлээд авчихсан байхад заавал илчлэх гээд байгаа минь зөв ч юм уу гоо ч юм уу. Хэрэгэлцээ адил байна. Жинжүү тэр хүүхдийг харж байгаа харц. Яг л төрсөн хүүгээ харж байгаа юм шиг л байсан. Магш. Үннийг хэлэхэд тэр хүүхдийг төрсөн гэж нэрээд аваа явчихсан. Юу гинэ? Төрсөн ээж нь аваад явчихсан гинэ. Яахаараа тийм юм? Төрсөн ээж нь Мари юм байна лээ. Хин гинэ? Мари. Жин Юнсог мадгийн навш.
Юу гинэ? Яагаад одоо залгаж байгаа юм бэ? Үгүй чи одоо хаана байгаа? Бид нар ямар байдалд байгааг мэдж байна уу? Тамд байгаагаас ялгаа алга. Цагдаа нар бас группийн ажилтнууд хууль бус хөрөнгө энд байгаа гэдэл гэр нэгжээд байна. Би мөнгө явуулсан биз дээ. Нэг хэсэгтээ хүүхдүүдийн дагуулад Америкт очиод байж байна. Одоо мөнгө чухал юм уу? Чамаас болж ох маань сүгэ хүртэл цуцалчихад байна. Хүү маань ажилласаа халагдчихсан. Хүүхдүүдэд сонин дээр гарсан зүйлийг бүгд худлаа. Тийм юм болоогүй гэж хэлээрэй. Би байна. Чвэ жондо. Чвэ захирлаа. Та хаана угаа? Чи юнсог? Чи яаж хүнийг газрын мухарт хүртэл унгааж чаддаг байна? Би ганцаараа хөхгүй. Та Солонгост байгаа мó? Яаж энд байгаад байж болох юм бэ? Би одоо өөрөө бүгдийг шийдэх болохоор тэгж ойлгоорой. Чвэ захирлаа. Одоо уулзъя. Яг одоо. Надтай эхлээд уулзаадах. Би бүгдийг тайлбарлая. Юугаан тайлбарлах гээд байгаа юм? Одоо бүх юм дууссан. Чвэ захирлаа. Чвэ захирлаа. Лоло кино сайтын киног үзэж байна. Таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна. Та төрхүүлээгээ дахин залгана уу? Юу болоод байна? Ом туслахаа. Ороод ир. Чвэ захирал. Одоо Солонгост байна. Ямар ч хамаагүй аргаар олоо. Ойлголоо. Байна уу? Тийм ээ, уужаар юм байна. Юу гэнэ? Намайг уу? Одоо хаана вэ? Хангу гэмлэгээ? Ойлголоо, одоо очлоо. Күнжүү би байна. Жарина. Наад хоолоо чи яач хавэ? Ямар нэг юм болоо юу? Би одоо чвэ захиралтай уулзахаар явах гэж байна. Чвэ захирлаа? Манай компаниг хууль бус хөрөнгөний асуудалд оруулж чад байгаа тэр хүн үү? Тийм ээ. Гэхдээ түрэн машины осолд ороод би нэг хүнд байгаа гинэ. Надад хэлэх юм байна. Надтай уулзмаар байна гэж байна. Чамд уу? Юу хэлэх гэсэн юм болоо? Тэрийг би сайн мэдэхгүй байна. Ямар тач явж чадрээ. Гэхдээ эхлээд цагтад мэддэх хэрэгтэй юм шүү. Их мэдчихсэн бол та ямар тач би очиод уулзаадах юм. Тэгээд күнжүү энэ талаар хадам ээжэд хэлэх хэрэгтэй байна. Би яарад байгаа болохоор чи хэлчихээрэй. Ойлголоо. Би ээжэд хэлчихье. Болгоомжтой яваарай. За. За. Ээжээ. Яасан? Арай банкны төлөөлөгчтэй уулзах ажил чинь бүтлгүүцсэн юм биш үсттэй. Ээжээ. Ээжээ. Күнжүү. Чи ерөнхийлөгч өөрөө шүү дээ. Одоо тэр чухал биш болчиход байна. Чвэ захирал машины осолд орчихсон гэж байна. Юу? Машины ослоо. Чвэ захирал Жаринд хэлэх юм байна гин. Тэгээ Жарин эмнэлэг рүү явчихсан. Аль эмнэлэг?
Аль эмэгт байгаа юм? Хангуг эмнэлэг гэсэн. Ээжээ. Би явж хаад ирье. Тэг. Ингээд зогсоод байлгүй. Чөө захирлын биеийн байдлыг олж мэдээд. За ойлголоо. За. Яадаг юм бэ? Цагтаа нар мэдчих болов уу? Эсвэл мэдэгддэг юм уу? Яасан дээр? Хэрэггүй. Би ямар тач очиад үзье. За тэг. Хурд яваарай. За. Гэхдээ чинь ийм нөхцөл байдал үүсчихэд байхад чи ерөнхийлөгчтэй уулзахгүй яагаад уу хүргэнтэй уулзах гэдэг юм болоо? Чвэ захирал. Яагаад уужрынтай уулзах гэдэг юм болоо? Арай. Уужрын хэлэх гэж байгаа юм шүү дээ. Өвгөө. Өөд олчихлаа. Өвгөө. Аава. Орох шаардлагагүй. Өөд олчихлоо. Юу? Наадах чинь үний юм. Юу ч хэлж чадлаггүй нас урчихсан гинэ. Юу? Одоо Лоло Кану сайтыг сонгосон. бөхцөл миний гарт. Зон 23 дугаар анги төгсөн он. Би андгаад тийм байхгүй. Чи үнэхээр аимшигтай хүн юм. Та уучаар өнө. Юу ч хэлж чадлаггүй нас урчихсан гинэ. Жарина хөргөн ахын талаар дахиад өөр зүйл олж мэдээ юу? Ээжээ сайн харж аа. Чи юусаг ямар хүн болохыг Танд биднээс илүү ажилчин чухал юм уу? миний зүрх хэдэн хэсэг хуваагдчихад байгааг харахгүй юу? Тийм ээ. Бүгдээрээ явцгаа. Энэ үнэхээр санхүүгийн нууц баримт юм уу? Одоо яах гэж байна? ATV байхгүй. Жампино бич байхгүй гэсэн.